бүгдэнд нь эндээ толб нуурын кемп дээр хоноглосон. Тэгээд шүн бүжгэнд орсон. Тэгээд бас юу гэдэг лээ. Кемп дээр нь хоноглосон, гой хуушуур идсэн энэ төргээд толб нуурн дээр бичлэг хийгээгүй юмнууд нилээд гараад ирлээ. Цэнгээ ер нь бол хадгалаад гэх юм уу. Орой олоод юу асангүй. Тэгээд сая өглөө одоо баяуулгын цагаар 10 цаг болж байна. Тэгээд энэ хугацаанд жоохон утас мутас юмнуудаа цэнгэлж авлаа. Цэнийг ерөнхийдөө нэлээд багассан. Power банкны цэнийг бараг дууссан. Бага тийм учраас зөвхөн утасаа цэнгэлж чадлаа. Power банка цэнгэлэх юм бол бүтэн өдөржингөө цэнгэлэх хэрэгтэй болно. За одоо энэ чинээс Баяуулгийн аймаг 51 км. За би 1 км өрөөтэй өчигдөр шорон замаар уруудсан. Энэ бууж ирж байгаа өксөж байгаа энэ шорон замаар явсан. Уул нь амар гоё явсан. Даанч бичлэгээ ихэ марчиж. Тэгээд одоо эндээс хойш 50 км-т юу таарахыг бол би хэлж мэдэхгүй. Гэтэ ямар ч лээсэн зам сайхан байх гэж найдаж байна. За толб нуурын тулалдааны 100 жилийн ойд зориулсан босгоо гэж. 21 онд толб нуурын тулалдаа ингээд 1921 онд болж исэн юм байна. 2021 онд юу яасан юм бэ? Оросууд, монголчууд, казакууд гэхлээр хөөх 21 он чинь гамингуудыг хөөсөн. Энд ч хүртэл хожаанууд хятадууд байсан бах нэ. Товлов сумын нутагт Саруул гүний хүрээнд Хасбаатар Баяклав нарын удирдсан цэрэг нутгийн партизанууд цаантны цэрэг юу гэнэ Баачк нарын 5000 гаруй цэрэгтэй тулалдаж хүчний тэмцвэргүй байдалд орж 42 хоногийн турш бүслэлтэнд байж бэрхшээл саадыг туулж эрэлхийг баатарлагаар тулалдаж ялалт байгуулсан билээ гэж байна. За замдаа олсон сумны зэв сум олсон. Нум сумны. За тэгээд энийг энчээ тавьчихъя. За ийм хөшөө байна. Монгол Орсын найрамдлын сувраг хөшөөлтэй.
За Баяуулгийн аймаг руу ороод эхэлсэн. Хүү энэ уулын ам чи зөндөө айлтай. Энэ баруун талд уулын ам 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 мэдгүй 10-аад айл байна. За тэгээд энэ авийн чулуулг нь яг нэг галтуулын чулуутай ижилхэн. Тэгээ бүр эртний бололтой тийм галтуулын чулуу. Ямар ч нөө хоргийн тогоон дээр байдаг шиг ардгар юм байхгүй. Бүгд мүлээсэн тийм чулуунууд. Гэтэ өнгө мөнгө нь хоргийн тогооноостой ерөнхийдөө бол ойролцоо ийм юу вэ? Чулуунуудтай. Тэгээд сони өнгө алгалсан уулнуудтай. Улаан уул, хар уул, шар уул янз өнгөтэй. За нэг юм сайхан үлгийн нутгаар явж байна. Баяуулгийн аймгийн үлгий рүү одоо уруудаад орох гэж байна. Сайхан уруу юм шиг байна. Тэр бараа нь харагдаж байна. Хүү ямар өндөр уулын биелдэг юм бэ? Хормоод байт юм бэ? Тэр сайхан харагдаж. За тэгээ энэчнээс хойноос ирдэг машинуудаас болоод Казахстан машинууд нэлээд байд юм байна. Баяуулгийн аймаг руу орж чи да. Ингээ дүүрэн байшин л байд юм бэ дөө гэж Монгол гэрүүс алга. Аймгийн төв нь чинь голдоо нэг амар том самхагтай юм байна. Ай юуны сүлжээний юуных би сайн ойлгохгүй байна. За тэгээд тойроод уулаар хүрээлэгдсэн ийм юу байна? Аймаг байна. Би буруу замаар н ороод ирсэн болтой байдаг шүү. За тэгээ одоо найпаа харж байгаад ямартай юу руу очноо. Төв талбай руу шууд очноо. Төвдөө болохоор нэлээд өндөр байшингуудтай. Тэгээд одоо яг энэ болохоор цаашаа юу руу Оросын хил рүү гардаг зам нь болтой дандаа буудал тай юм байна. Тэгээ төв талбайг нь ямар тач олчлоо. Энэ нэг том юм нь
Юу гэдгийг нь хүнээс асууж мэдлээ. Ой. За. Баяулгийн төв талбай. Баяулгийн аймгийн Ховд голын гүүр. Хуучин гүүрнийхэн суурнэр чи хүмс илээдэн гэсэн чи биш байсан байна. Хуучин гүүрний суур байсан байна. Сүнгэн жагаас. Харин тэгээд төгсөрлөж голоор нь. Амар байгаа ч бас манай бас. Маа дарах шиг төгжирж байна. Хөрхөө жижиг төгжээ байна. Маа дарах бас
Энэ бороо яа тий. Тусахгүй үстэй. Хөлийшээ тавьчихлаа. А чи машин тавьдаг уу? Үгүй машин тавихгүй. Аа. Наата юу яа? Хатны гейм байгаа тийш оруулчих. Аа, за тий. Одоо эндээ аваад Энд нөгөө жоохон хөөгдөд байгаа тавчиж маа. Аа. За. хэрэгтэй юм аваад ийх. За. Энд Түлдээ юу байгаа доо? Аа за. тэгээд дуулчин байж шүү. За тэнцээс чинь за энэ хэрэггүй. За одоо ингэж юмнуудаа буулгана да. Одоо крокс морокс өмсөхгүй. Дандаа яг гуталтайгаа явна. За цөнхрүүгээ их юмнуудаа хийгээд. За сайн байцгаана уу? Сайн уу? Монгол хэлгөө. За энийг баг тэр чигт нь авч явах бах. Энчээс одоо хэрэггүй юмнуудаа явна. Та аймаг дээрээс үрдгээ юм авлаа. За юмыг авах борцоо авна. Ааруулгүй. Алгаа. Маа. Рахна. Энэ бас жоохон ааруул. За Би хотоос юу асуу. ямар яасан бэ? Өөр Тийм би борцоо идчихин би өөрөө. Хотоос ирэхдээ нөгөө нэг жоохноор идэж яваад явж байгаа. Наадах чи. Замд одоо ингээд би буцахтаа машинаар буцчих юм аа. За энэ ус хэрэггүй болчихж байгаа. За энэ эднэр хэрэг болж магадгүй бах. Борцоо гам чинь гомын хэрэг болно. гомын хэрэг. За ингээд 5 богд орно. тийм 5 богд орно. Ямар ч лсэн нэг шөнө 2 өдрийн аялал гэсэн. А тэгвэл сүүн гол орно. Тийм сүүн гол мол бүх юм орно гэсэн. Тэгвэл үзнэ. Тий. Ааха. Тэгээд шууд тэр тэнд нэг за нэг одоодны цаг болох баг. Ааха. Тэгээд шууд сүүн гол руу явна. Тэгээд сүүн гол чинь бас тэгвэл үзэх юмтай. Ааха. Тэгээд сүүн гол орчоод тэгээд сэргаал орно. Анти сэргаал гэдсэн. Тэгээд сэргаалын нөгөө юу Аа тийм үү. баг төрхний хөрхрээ гэж байгаа. Ааха. Тийш орно. За цүнхнээс нь дугуйнасаа буулгаад тавьчих уу? Дугуйнтайгаа дугуйтайгаа байжээгүй. Тийм. Тэгээд орно. За тийм ээ. Миний ачаа ерөнхийдөө бол нэлээд хөнгөрсөө. Юуны говьд, шаргын говьд говьалтай. Нааталт ховд руу орж ирдэг тэр шаргын говь, хүүсийн говь хоёр дээр усаад. Усаа. Тэв дарвын нааталт, цааталт юу 50 км дээр хээр хоноод өглөө сэрэл хоол хийж идэл, хоолч хийж идээгүй. Өглөө сэрэл амныхаа усыг ууж аваад явсан чинь юутай ерөөсөө 1 литр гарan устай үлдээл 600 г-ийн ийм 2 савтай яг ийм 2 савтай устай үлдээл тэгэл байхгүй бүр ямар ч усгүй болчих юм чи. За майхан мишок энэ хэрэг болох байлгүй дээ тий. хэрэг болно. Тийм. Нэг шиг болох хэрэг болно. Аа. За тэнцэнс чинь тэрэнд уяа байгаа. Энд ч дулаан утснууд байгаа. Оо би чи уяага хааш нийлээ. Энэ талд байгаа. Шүлдний оос айс хэрэг болох бах. Савн нүүрний тос хэрэг болно. За бусны хэрэг болохгүй. Одоо энэ чинь эднэрийг гаргаж тавиад дугуйны бааханд цуумуу байгаа. За машинтай явах юм чинь цувны хэрэг байхгүй ч. Хэрэг болох юм шүү дээ. Өмсөх цув хэрэг болж магадгүй. За тэгвэл цүнхний цуваа яваад энэ цуваа аваа. Ааха. Өчигдөр шин, уржигдөр шин тэр бараатын давааны цааталт нугаан зөдөн штэ. Тий. Тинчээ шин хонжсэн чи бороо ороод. Майхна нөгөө нэг юу цувын бүтээгээгүй байжсэн чинь бороо орчтیں۔ Галс цувын бүтээж аваад хон байжсэн чи яг хажууд үнийг юм уу хярс юм уу нэг юм дуурайд тэгээ дээрэс нь юу яагаад адуу хурж ирээд хүү чиршин тэгээ нилээн байжсэн нөгөө юу нөгөө тэр шин чинь яг 15-ны сартай шүн байсан.
Үүл нь яасан байгаа бөөмөд. Өглөөс ирэхэд бол битүү үүлтэй байсан. Шүн дунд гэмайхны дээрээс ингээд гэрэлтээд байгаа юм чи бүр амар тод харагдаад болтгоо. Чи мөр хамгийн ойрхон гардаг шүү дээ. Тий. Нилээн дээр байлээ шүү. Тэгээд за энэ хэрэгтэй, энэ хэрэгтэй. Энийг авчнаа. Эн чинь юуны цов? Готлын цов. Ингээд махна боон. Хэд хоног явж байна? Би яг дугуун дээр 10 хоног хонсон шүү дээ. 6 сарын гэхдээ 10-нд гарсан шүү дээ. Би. Айгу 16-нд гарсан шүү дээ. Чамаг нааш ирэхээ өмнө ч гарсан шүү дээ. Өмнөхөн гарсан. Одоо нөгөө нэг нойд алт хийсэн. Тий. Тэгэхэд харин зөв явсан байх гэж тэгээд байсан. Би 6 сарын 16-нд төлөө. Тэр хавцаа байсан тий. 14-нд амраад 16-нд гараа явсан. Тэгээд нөгөө 20 нөгөө нойд алт хийсэн баг. Аа. Одоо босч хот руу явах юм уу? Явна. Аа. Сарын шүүл дээр явна. Хамаалт усаг байгаа. Талдаа. За тэнчэнэс чинь одоо төрөвч хэрэг болно. Аа энэчээс чинь нэг таал хэрэгслээ. За яах вэ? Энэ дэрийг цэнгэлмээр байдаг. А та тийшээ жоохон оройтоор явна очно үстэй тий.